Айду минду дэвэр сүүд минь. Ай тохон дүүрнөө. Чаун гарихтана. Маны баярт өдөр. Улаа чи маань үйт гарлах өдөр. Яагаад вэ гэж юу? Юунаа гарихтана маны улаа чинь цол нэмэж байна. Бөөгийн тоо цол нэмэж байна. За энэ цолыг би аяар таахан тэлж өгье. За энэ ташуур улаач нь байгаа да. Энэ төгсөөр нь байна. Ах чин хар ташуур гэдэг байсан юм. Хар ташуур улаач байсан юм а. За тэгээд хар нэрэ халаад ташуур улаач болсон юм а. За өнөөр ихт нахаад цол нэмэж байна. Өнөөр ихт эрчтэй ташуур гэдэг цолтой болсон. Зайрн цол авсан. Эрчэд ташуур зайрн болсон. Энэ маны хувьд их баяртай. Мэдээ улаачийн хувьд бол тоогүй мэдээ. Би зайрн цол авахгүй би улаачаараа л байж гэдэг юм энэ ч. Зайрн болчих юм бол тийм үү. Хариуцлага нь нэмэгдчихдэг юм аа. Хийх үйл нэмэгдчихдэг юм. Хайр гэж буцах замгүй болдог юм. Чөлөө авах цав байхгүй гэсэн үг. Яг доо тэнгэртийн үлээл хөсдөд дүүргэнэ гэсэн үг. За улаач бол яах вэ? Улаач зайрн гэд дараагийн цол нь байна шүү дээ. Маны хүүч байна одоо. Зайрн болж байна. То болцлаа хангачаад авдаггүй л байсан юм. Өнөөр ихт нь өвгөн маань тулгачглаа улаачд баяр хүргээрэ. Гэ надад баяр хүргээрэ. Улаач нь бол дургуул байна бах. За. За хамагтай сүлдээ юу ярьлаа? Тийм. 13 динсэг давсан билүү. Тийм. Тэгээд мөнх хинжинд нь гарлаа шүү. За энэ маахуураа нэрч дүүргээд хэй. За. Жонгод болохын тулд 3 даваа давдаг. 3 динсээ давдгаа гэсэн тийм үү. Эхнийх нь гэрэл сүудрийн динсээ. Хоёр дахь нь эрдэг 13 динсээ. За 3 дахь динсээ байна. 13 динсээний дараа байдаг. Одоо онгодын хаалгыг олж чадах уу гэдэг динсээ. Чи онгод бол чадах уугүй юу гэдэг. Одоо динсээ гэх юм уу? Өөрийнхөө тийм үү. Хүмүүс чи бэй. Өөрийнхөө бүх дурсамжийг аваад өмнөх одоо бүх төрлийнхөө дурсамжийг нэгтгэж чадвал одоо таахныхаар урд насны бүх мэдээллүүдийг нэгтгэж чадах юм бол онгодын хаалга нэгднэ. Ухаж байна уу? Чадахгүй бол
Эгэл хүний төрхтөө орноо очно. Ахин хүн болж төрнөө гэсэн үг. Ухаж байна уу? Энэ нэгүүдээ оваа чана өөрийнхөө сүнсний одоо дурсамжийг нь жалж чагсан байсан. Бэж бас яри гэж бодоод байна. Хорвоо дэлхий тоос байсан ертөнцөөс давхуулаад л төрөл болгоныхоо дурсамжийг нь тууллын хурдаар л энэ дурсамжаар шүүж авах нь тэрэг өнгөрсөн бүх амьдралынхаа дурсамжийг энэ хадаанаар тийм үү энэ хадаан гэдэг хүний сүүлийн дурсамж нь өмнөх бүхэй дурсамжаа шүүхэн тэрэ би одоо өмнөх бүх төрөлтүүдээ шүүсэн гэсэн үг. Өмнөх хадаануудыг соннордмоор байна уу ер нь таахан. Энэ уулаач нь дуулъя л. Нэг стэн байж хөөрхий. Нэргүй намх твтэж байх юм аа. Аратанд идүүлэхгүй гэдэл. Нэг мө ташуура хөдөлгөөдөл ам тэмцээр байгаад л загсны хоол боллоо то. Та нэг стэн байсан гэсэн үг. Манай одоо сүнсний амьдрал тэгж эхэлжээ чааваас. Амьдрахыг тэгж хүсэж эхэлж. Дараа нь олон стийг нийцүүлж ургамал болсон байна. Ургамал болчих хөөрхий дөө чааваас. Халгаа юм байна хөөрхий. Ургамал одоо халгаа байх та яах вэ? Айлын хажууд нь ургачаад л ямаанд ч идүүлээд хүүхэд ч түлээд ямар тайч нэг навч цохуулах гэдэл тэмцээд л байх юм. Тэгсээр байгаад л нэг гамтай жил огторчээ. Ямар тааж эвцүүлж байгаад нэг юм ургуулад сурччихжээ өнөөгч. Иймээс нь эсийн нэгдэлд өртөжтэй. Тийм үү? Тэгээд олон эстэн юм ч хөдөлж сургээд 60 хөлт болчихсон байх юм аа. Ямар олон хөлтөө юм бэ? Ээлжилж тавих гэж одоо яшгаа удлаа шүү. Богинохон юм чаавас. Баргал өндөгнөөс гаргуугүй юу. Шувууны хоол болчихлоо. Хатан ахын. Хөлний хөөж учрыг нь олоогүй байтал өгчихлээ гэж. Ямар тааж би нэг салбагнуулаад эрхтнийг нэг ажилуулад сурчсан юм болохоор дараагийн төрөлдөө ирж байна. Дараагийнх нь юу байлаа гэж бодоодох юм. Энэ улаачийн тархин сэргэх нүү. Дараагийнх нь тийм гүрүүл байна. Говь талд доодоогоор Монголдо төрсөн гүрүүл байх юм аа. Халуун хүүтэнд нь тисэж сурчих гэдэл. Хамаг юмны учрыг олчих гэдэл.
Сүүдэр байвал очиж халуунаас цугтаагаад л өвөлдөө хаварт намартаа гэдэл нэг жил тойрох гэж үүлээ үзэж байна шүү. Чаавас гэж. Хэцүү. Ямар их үлсэглэн бэ? Шавж байвал идчих юм. Шалт чагнаад янз бүрийн юм гიშгүүлчих гэдэл байх юм. Сүүлээ хүртэл тастуулж үзэх юм аа. Тэгээд нэг хэдэн мөч хэлхсээр байгаад л шуунда баригдаад л өглээд. Одоо болсон юм байлгүй дээ тавилнаа. Тийм үү? Нуруу туудаа сонсож байна уу? Ямар тааж эрхтэн ажилуулаад жавартан дасаад ирсэн юм болохоор дараагийн халуун цусны төрөлтөд ирж байна. Хүүдэн цуснаас халуун төрөлт рүү одоо ингээд төрөл дэвшиж байгаа юм аа. Чаавас хөөх юмт ёс төврөвдмөр. Айлын нохоо болоод өрчих юм аа. Тэгээд л олиггүй айлын гэрт нь гинжлүүлчихсэн л байж байх юм. Үлсүүд л байх юм. Хуцаад л байх юм. Ойрцсон бүхнийг нь ав гэдэл хэмбэ гэж л. Гэдэл одоо хуцаад л олдсон бүхнийг нь л яваа гэж хуцаад л өгөх хоолнд нь өнгөөд л сүүлээ годгонуулаад л ухаан тээчих гэдэл яддаад байх юм аа. Нүүр хараад л мишэл харахаараа баясаад л ууртай байхаар нь тэргэн доогуур нуугдчихаад л айсэл дагах гэдэл яддаад байх шиг байх юм аа. Ухаан гэдэг нь тийм ч ойлгохтой биш ээ. Ёстой ухаан мууд. Хүн болж төрнө гэдэг чинь та нар одоо хүн төрөлтөхөд нь таахан бас сүнсний хөгжлөөр нэлээд аятай явж байна шүү. Одоо энэ хаанасаа төрөл унчих вэ да? Нохоо болчих вэ дөө таахан онгод болоорой да. Каяата ядаж байгаад хотж банхаар биш хүлээтэй нохоо болсоор байгаад л нэг өвлөн одоо тэгээд осгоод хүчглээ шүү. Ямар тааж авир хим одоо айс дагаад сурчглаа. Дараад нь агт болоод ирчих юм аа. Адуу болоод ирчих юм. Одоо бодвол халуун цусны амьдралаар олигтой юм сураагүй юм шиг байна. Олигтой юм сураагүй л болоо дахиад адуу болоод байгаа байлгүй. Одоо хэдий ч 100 юм битээ. Одоо хичнээн жилийн өмнө юм. Одоогоор Монгол цэргүүд л бололтой. Одоо морин жолоотод л дайнд л давх гэж байх юм аа. Унахтай болж тэмцэж үзэх гэдэл урах шахаашаа болоод л 100 нуруу тэнийг давхдаг болтол имээлээд л газрагч болоогүй ахтал боллоо. Тэгээд яах вэ? Дайнд нь харуулаад үхэж байгаа юм аа.
Ингээд хүний амьдрал эхэлжээ. Хүмүүн болж төрсөө. Дахаан ч юм бэ. Мэддэхгүй. Бүх хүмүүс нь улаан царайтай байдаг. Дурцсан гэртэй байдаг газар л төрж. Хэл соёлыг нь мэдэхгүй юм оо. Тэгээд л амьдралдаа анх удаа хүн болж төрж байгаа юм аа. Анх удаа хүн болж төрж байгаа юм байна. То тэмцчих гэдэг л амьдрчих гэдэг л ангөрөөнд л явах юм. Ар гэртэл хоолол зөөх юм. Чаавэж. Одоо өвөг чулуун зэвсгийнхэнтэй одоо их л ойрхон амьдраад байх юм аа. Итгэхэд л бишрээд л ангөрөөнд гараад ан агнахын тулд итгэж бишрээд л мөргөөд л байх юм. Та суу зал ерөөсөө хэрэглэхгүй юм аа. Итгэл бишрэл ангөрөөгийн хооронд л амьдарсаар байгаад л одоо нэг 40 хавар 40 нас хүрээд л нас нөхчлөө шүү. Тэгээд л өвчин гэдэг нь аваад явчихсан дээрээ. Үр хүүхэдтэй болоод хань нөхөр болоод үзчихсэн л байх юм. Хамаагүй томоот амьдарч байна шүү. Надад энэ хүн болж байсан дурсамжуудаа харах их сонирн байсан. Сонирхон байсан. Итгэл бишрэл ангөрөө гэдгийг л тэр амьдралдаа олжээ. Тэгээд хүний төрлийн олонч одоо амьдрал үзлээд байж их олон хүн болж төрж байсан. Та бараг 30 гаруй удаа хүн болж үдсэн байна. Тэгвэл цаг хугацаа хамаагүй төрөөд байгаа юм уу гин улаач нь. Ирээдүйд хүн болж төрдөггүй юм байна лээ шүү дээ. Өнгөрсний түүхэнд л хүн болж төрсөн байхаас биш. Түүхийхээ тийм үү. Хэлхээвэл олж хараад байгаагаас одоо цагт ирээдүй цагт хүн болж төрдөггүй юм байна лээ шүү. Ирээдүй гэж юу н байдаггүй юм байлаа. Тавы тааханд хэлж байлгүй яалаа дээр вангаач гинүү наастар даамусч гинүү зөнч байна та бийлээд байдаг. Тэд ч юм бас онгодтой хүмүүсээ. Онгод нь маш нарийн тооцоолно. Ирээдүйд яг ийм болох магадлалтай гэдгийг зөвгнөж хэлээд байгаа юм. Түүнээс биш ирээдүй цаг гэж байхгүй. Тэр ч маш нарийн тооцоолол дээр хийгдсэн таамаг нухаж байна уу? Ирээдүй гэж байхгүй юм байна лээ шүү. Надад одоо тэр ирээдүйд очиж болдог болов гэсэн сонжоо бас байгаад байсан юм аа. Таавар байгаад байсан юм. Айнсах шиг санагдаад бас байж магадгүй. Энэ цаг хугацаа гэдэг чинь яадаг юм бол гэ. Хэрвээ бидний олон төрөл цагийн игнэшгүй бол би ирээдүйд хүн болж төрөөд тийм үү. Тэндээс нь ухаан болоод өнгөрсөнд нь төрж байж магадгүй гэсэн нэг тийм хардалт байсан юм аа. Тэгсэн чинь тэр байхгүй байна л. Байдаг байсан бол би ч одоо танаа цагт ирээд тийм үү. Буу гэдэг зүйлийг аваад сураад яаж хийдгийг сурчгаад тарийг яаж үтээгээд байгааг нь сурчгаад өөрийн цагт ирээд бүгдээ ингээ буудаад олчихгүй юу. Тааж байдаггүй юм байла. Ямар тааж олон улсад олон газарт
одоо хүн болж төрж вэ би ч төрж үдсэн байсан. Код модон углааш тайж гүйж үдсэн байх юм аа. Мөсөн далайд ч төрж үдсэн байх юм. Галт там шиг газар төрж үдсэн байх юм. Код аль алинд нь л амьдрал руу тэмцээд сарвал заадал байх юм аа. Гэвчээгнэ. Та эгэлтийн тийм эгэл амьдралыг дүүргээд байснаас биш. Энэ удаа энэ сүүлийн хадаан гэдэг амьдралаараа арай баялаг амьдарч байгаа итэ. Энх цагт бас төрж үдсэн байна. Би ч энх цагт ч бас төрж байх юм. Янгуучлсаар байгаад л өгчих юм. Чаавас гэж. Төвх нүүн цагтаач төрж ил байсан байх юм. Гоочилсаар байгаад л өгчих юм. За дайнгуу цагт угаас хүмүүн гэдэг чинь ингэдэг дээ. Ер нь энэ хүн хизээ ухаантай болно гэж цөхөрмөр их төрсөн. Бийч байна. Гахархаар ямар молгүй юм бэ? Яасан тэнийг юм бэ? Хизээ ухаантай болно. Гүй хэн нэгэн энийг ухаантай болгоосоо гэмээр. Авираа барж өөрийгөө хүмүүжүүлэх гэж энэ олон газар төрөхдөө. Өрөөлд ачлалтай байхгүй. Ямар сонин цаг вэ гэдэл шүүмжилсээр. Эцэст нэг дууслаа шүү. Гата ямар мулгуу байсан юм. Яахаа хүнд тусалдаггүй юм. Өрөөлд ачлалтай байдаггүй. Чи ингэж явахаар яаж онгод болдог юм гэдэл. Бас нэг төрлийн баясаад байгаамаа. Одоо би ч хатаан гэдэг энэ ухаанаараа онгод болох гээд байна гэд. Тэгээд энэ би түүхээ харж эхэллээ. Мартсан тийм үү. Их олон дурсамж байдаг юм байна. Бүгдийг нь бодож бясалгасаа. Маш тайвнаар хүн чинь айдас имэдэс ёс чудаг бусдын нэр төр өөрийн хүсээгүйгээс олон дурсамжаа бүдгэрүүлдэг юм байна. Ичдэг юм байна. Хулцдаг юм байна. Тэр бүхнээ зөвшөөрвөө. Бүгдэн зөвшөөрсөн. Тэгж байхад. Жаваач нэг хэмээнаад байна. Үнэгээр ихт нөөг маань энэ уссан үзмийн дар сууж байна. Манай нэг үр байдаг юм. Бээжин их олон үртэй гэд хэллээ. Гэхдээ ер нь энэ тайчууд цус үсрээгүй хүмүүс Монголд байдаг юм уу? Яг миний ясаад агсан үрчин дөрвөн түн. Тэгээд миний яс цус үсэрсэн гэвэл дэлхийгээр одоо өчнөө байна. Дэлхийн бараг бүх оронд байна. Яг энэ Монголд гэвэл одоо бараг тайчууд цус үсрээгүй хүмүүс байхгүй. Тэр иргэний үнэмлэх гэгчдэр нь борчхон гэд биччихсэн л байгаа байх. Гэхдээ манай тайчууд гэж ялгаад байгаа болохоос бид чи ер нь борчхончууд ч үү. Тайчууд гэдэг чинь боржгоны хэд тэлэлтээс үүссэн ухсаа.
Борч энэ ч гэж болно. За тэгж байхад ганц том нэг ширтгэн дээрээ нэг ганц гар гарч ирэхэн дээрээ маш том нэг ганц хөлөнд ингээ чагтлахын дээрээ тэгснэ ингээ болвол гэж байна. Тамаараа хилээд байгаа мó би одоо ингээ миний чихэнд сонсогдоод байгаа мó мэдэмгүй. Хаанаас ч юм ингээ дуугарлаа. Болсон бол гараас минь атгаарай л гэв. Тэгэхээр надад атгах листон байлгүй. Гараас нь атгалаа. Тэгээд тэр нэг нүд, нэг гар, нэг хөлтэй оршихуутай хөөрөлдөж суулаа шүү. Юм яриа суусан. Тэгсэн ч манаас хүүмэн чамааг хааш нь хүргэх вэ? Чамд ертөнцийн үүдэн улаач заяанд нэгдчихсэн учраас чи ер нь аль твийг сонирхоод байна гэж байна. Манай ертөнцийн одоо онгод болох заяа минь улаач хийж явахад нэгдчихжээ. Хүмүүн маш олон янзаар онгод болж болно. Одоо энэ бусад баг онгодууд нь чи заавал бөө болж байж онгод болно гэд байдаг юм байна л. Тэр худал шүү. Ер нь бөө болж байж онгод болох алхам ойртно. Гэвч энэ мулгуу бөөл онгод болж чадахгүй шүү дээ. Өөр олон чиг арга. За одоо жишгэн тэр даахан таархан гэвэл Альберт Айнштейн гэдэг үлээ. Никола Тесла гэдэг хэд ч бүгд л онгод болсон шүү дээ. Буддаа ч хүртэл бөө биш үдтэй. Тэгт онгод болоод чадчихсан шүү дээ. Манай онгодын ертөнцид л байгаа шүү дээ. Тэгэхээр чи хэр оюун ухаантай байгаад бусдад хэр их тусалж дэмнэж байснараа онгод болоод байгаа үдтэй. За энэ манай улаач бол баг онгод болох болцлоо. Ангачгсаа. Улаач заяанд онгод болох хаалга нэгдчихсэн. Тэгээд тэр нөгөө одоо таахны үлгэр дээр гардаг үедээ бид энэ ч одоо үлгэрлээд л нэг гартай, нэг хөлтэй, нэг нүдтэй тийм өөр том бинга гарн дээр ингээ багтаа суугаад байсан. Маш том төвдөн тэнгэр ихүүд. 99 тэнгэр байна. Үүдэн тэнгэр байна. Чи ер нь аль твийг сонирхоод байна? Юу болж амьдармаар байна? Ямар шүү сүнсэн сурлагыг эхэлмээр байна. Сонгоорой үрмэн л гэж байна. Тэгэхээр бичлээд асууж болох уу гэсэн чинь үгүй л гэж байна. Өнөө үүдэн тэнгэрч. Би аавынхаа байгаа газар очиж болох уу л гэлээ. Гэдэгсэн чинь асуулт байна л гэж байна. Бусдаас ямар ч шалтгааллахгүйгээр, бусдаас ерөөсөө шалтгааллахгүйгээр өөрийнхөө энэ үдсэж туулсан бие оршихуугаараа, бэлэг оршихуугаараа сонго. Чиний эцэг их хүмүүн байсан хэлхээ одоо ч хамт хамаагүй л гэж байна. Би чана гаавынхаа байгаа газар аавыг угаас айгүй их санаж байсан юм уу? Манайхан ч угаас эцэг амтай хүмүүнүүд аавыгаа би маш их санаж өгүүлсэн.
тэнгэртэй дэвснийх нь манайхан ч бүгд юм. Энэ маань явуулаач өрнө хүртэл ааваа л гэдэг. Энэ уулаач хүртэл нин даваа дарж үрийг минь ааваа би аавдаа хайртаа аваг ахаа гэд эцэг талтаал гэд аав амтай хүмүүнүүд гэх үдэ. Энэ манай өрсөд чинь таахан дундч театр Тавичаныг 3,900 дагагчтай болчихсон байв. За би ч нэг шалгахад нэг 80% нь яг тайчууд байсан. Бас шалгаж үзсэн шүү дээ. Эхлээд өөрийн үрстэй жохог мэдээлэл дамнуулнаа. Тэгээд сүнсний дэмийн орон зайд сүсгийн хийсэнгэлэн орон зайд би яг юу болох гээд байна? Айл орчлонд өөрийгөө дэмтэй гэж үнэлэх юм. Та манай эцэг тийм үү? Аав минь үргэлжил эдийн тэнгэрт төргсөн гэж ярьдагсан. Би тэгж хэлбэл өөрөө саварсан болчихно. Бас гарцаагүй эцэг минь сүнсээ алдаагүй учраас таманы эцэг бол онгод болж л таараа тийм өндөр оюун ухаантай хүм. Эдийн тэнгэртэй л очвол эцэгтэйгээ уулзсан даа гэдэл. Гэхдээ би бусдыг аштах гээд байна. Тууллаа бас эцэгтэй даадах гээд л байна. Зэлэг гэж болохгүй шүү гэж бодвоо. Тууллаа эцэгтэй даадах гэж болохгүй шүү дээ. Миний амьдралд суралцах, санжуурхах ертөнцийн юу юм бол доо гэж бодоод л байв. Тэгсэн ч өнөө үүдэн тэнгэрч хугацаа өгөө л гэж байна. 49 хоног чинь дуусаагүй учраас орчлонгоороо эргэлдэж байгаад шийдсэн ч болноо л гэж байна. Үгүй шүүгүй. Бэ тэгж эхнэрийнхээ зүүдээр үзэгдэж хүүхдийнхээ зүүдийг самармааргүй байна. Мартагдхийн орон зайд нь маргаашийнх нь ирээдүүд үлдээнэ. Энэ хоосон завсар ертөнцид бодол хийлийг л дүүргийе л гэв. Тэн улаач нь юу гэнэ? Ямар төв байгаа, ямар тэнгэр байгаа сонирхож болох уу гэв. Гүй болохгүй. Тэрийг асуулт болчихно. Асуулт асууж болохгүй. Өөрөө л бодно. Онгод болоход нь ямар нэгэн нөлөөлөл үүсгэж болохгүй гэдэг юм. Ухаж байна уу? Тиймээс нь сурчилгаа болгож тэвүүдийг сурчилж яах юм. Тийм бит. Энэ орчлонгийн дэнсэгээр л болно шүү дээ. Тиймээс тийм тэв байгаа гэдэг гадарлагаат үдээ л байна. Туулаач байсан юм ч мэдэн шүү дээ. Тийм тэв байдаг гэдэг. Эрлэг тэв, хурмас тэв, лус тэв гэдэг. Тэнгэр тэв гэдэг. Тийм үү? Тэгээд яг өөрөөс бодоод байсан ч би эцэг баймаар байна л гэж хэлсэн. Удамда, урагта өөрийнхөө төрсөнд
ойр баймаар байна л гэв. Би өөрийнхөө үр хүүхдүүдийг өөргөөлж харж хандаж асармаар байна. Би үрсүүд эвэмээр байна гэж хэлсэн. Тэгээ тийм тэнгэр байдгүй гэд би асуусан. Тэгсэн ч үүдэн тэнгэр тийм тэнгэр би гэсэн. Жангчил би тэнгэрээ сонгосон доо. Би чан голомтын тэнгэрт. Аттаалуун тэнгэрт. Голомч хүтэний тэнгэр, эрийн тэнгэрт. Би тийм үрдээ шүүглэж байлдах үед надад дэм болмоор байсан юм а. Бөжийн ташууруулаач та шүүглээд тийм үү. Байлдах үед нь дэм болоо үед. Үрдээ тийм үү шүүглэж муухаг үед нь ухаарал болмоор байсан юм а. Удмын тамга бөөгийн тамга хөхрүүлж баймаар байсан юм а. Амьдрах хүсэл тэмүүлэлт нь өөрийн ухаанаар дэмнэмээр байсан юм а. Тиймээс би голом цахиулын тэнгэр болсоо. Одоо болтол голомтын тэнгэрээ хийж л байна. Яагаад гэж юу? Яагаад гэвэл голомтоос төрийгч түшиж болно. Голомтоос ахуйгч түшиж болно. Хүний амьдралын зөвтэй гэдэг бодлоо зүүрлэшгүй хүсэл тэмүүлэлээ чөлөөтэй гаргаж болох юм шиг та санагдсан учраас айл голомтыг л бодож байдаг. Арлаг сахиусыг ивэж байдаг. Тэр голомт холбооны тэнгэртэй л бай гэж бодсны эцэст нь шийдвэр гаргасан. За одоо таахан ойлгох уу арлаг гэж юу байдаг юм гээ мэдэхгүй. Одоо тийм таахан чи нэг авдар тавиад тийм үү. Гэмэртаа тэр буддаага залжчихдаг үед зураг залаад бол тийм үү. Бэчэн одоо голомтын онгод буюу одоо яг тэр хоймрын авдарт ч юм. Одоо заларч бэйждэг юм. Маныг одоо гой тэр мангас төмбөс үрээ. Чи хизээ маныг зурж өгөх гээд байна. Би та нарыг одоо маныг зураад өгөх үгээд хэлээд. Манаас тусламж хүсэх үрсүүдтэй би хоймортондөө гэж заларч байгаад хүслийг нь дүүргэж амьдмаар байна. Би саяхан чин тэр гуйлан улс Солонгос улс руу явчаад ирсэн шүү дээ. Манай нэг өөр манаас өнчин хүүхдүүдэд мань дэмөргөөд би тэр вангийн бичгийг тэр виз гэдгийг тэр заяаны хайн гуугаад байсан. Би тэрийн бүтээгээд л өгчихсөн шүү дээ. Тэрүүр надад итгэсэн. Маныг хүндэлж дайдас. Миний тусламж хэрэгтэй. Би ямар ч үрд тусалж чадна. Тайчуд байдуу хамаагүй. Хайр улсын хүн байсан ч хамаагүй. Миний тусалж чадах, дэмнэж чадах орон зай байвал би ямар ч хүн байсан дэмнэ. Тэгээд голомтын тэнгэр болсон гэж. Онгод болоход ер нь эрх чөлөөтэй. Өөрийнхөө бүхэл дурсамжаас ямар зүйл хийхийг хүсэж байгаагаа олноо. Ингээд алви голомтоо дэмнэхийг хүссэн. Надад хорвоо дээр дэмнэж бай гэвэл өрөөл бусд нэг хамаагүй. Авиас билгэн ч хамаагүй. Алаг үрс минь төрж алдаж онох нь байж л байдаг.
Тэр Тэмүүжин хүүгийн улаач гээд байгаа тэр хаянг тутган гэгч чинж манай одоо гэн гэдэг тийм үү таахан байж л байгаа. Манай яс цус үсэрч гисэн л байгаа. Тэглээгээд манай улаач та одоо хэрэлтлээ. Манай улаач эзэмлээ. Тэрэнцэн болоолаа. Тэглээгээд би тэр үрийг одоо яах юм? Адилхан л миний үр юм чи. Улаач та жаахан давуурхаж улаачаа эрхлүүлэх нь байдаг ч гэлээд. Бүх Монгол өрсүүдэ адилхан л дэмнэн шүү дээ. Тай нөхөх нуруудыг нь сонсож байгаа та өрсийг би цөмийн би одоо чадхыг нь тайлж өгөөд. Бүгдийг чинь л хайрладаг. Ялгаад байх юм байхгүй. Тэгээд яах вэ хүн гэдэг чинь. Тэгээд алдаж онон шүү дээ байж л байдаг. Ахуугаа боснооч, ахуугаа төхнөөч байдаг. Тэрэл бүхий үлстэй. Чадхийнхаа хэрээр ухааны дэмтэй. Чадлынхаа хэрээр амны мөртөл бай гэж шийдэж. Гэр бүлтэй байдаг. Эцэг шиг эцэг байж. Өвөг шиг өвөг байж. Ах шиг ах байж. Энэ гэр бүлээ тогтоож л байдаг. Бүлээ цааш нь үүсгэж л байдаг. Бүлээн тэнгэр болсоо. Би яагаад энэ яриаг хийгээд байна? Тэр та ч өнгөний өвчин авсан гинүү гэдэл маныг шүүмжлэх хөрсөд байна. Би тэгж өнгөний өвчин аваагүй. Тааханд би ээж үнэлж байгаагүй. Гэвчгэнэ. Тааханг. Тэр чин өршөөгддөг юм аа. Өөрийгөө уучлаад л урагшаа хараад зүтгэл гэдэг. Одоо ухааныг л хэлээд байгаа юм. Чи яахан байж болно. Чи нүгэлтэн байж болно. Тэнгэр эцэг чамайг даагаад л байна шүү дээ. Чи буруугаа мэдсэн бол алдаагаа засаад нь өөрийгөө уучлаад урагшлаа. Миний л өрөм бол миний л өр. Таахан үр хүүхдээ алдлаа гэд хараадаг уу? Зэмлдэг үү? Хайж чаддаг уу? Бид бол чаддаггүй байсаа. Үрээ алдах болгонд нь л нэг ойлгуулчих юмсан гэд. Би алдал ингээд та нарт санааж хэлээгээд энэ хүүрний шивнэ подкаст гэдгийг чинь судлаад би яаж энэ цагийн өрсүүдэд өөрийн яриагаа хүргэж болох уу гэж хичээсэ. Миний яаж ярих чухал биш ээ. Та нарт юу ойлгуулах гээд байгаа чинь л чухал. Юу гэнэ? Нулаач тэнгэрээ сольж болтгүй гин. Дараад нь тэнгэрээ сольж болтгоо. Гэхдээ би одоогоор солих хүсэлгүй л байна. Миний голомт, миний тайчууд, миний хөх толбтонгууд, миний урагууд одоо ч надад нандин хിവэрэ. Энэ хүсэл минь ханах болоогүй байна. Энэ хүслээ би хангах бол энэ монголчин аятай сайхан болчих бол би дэшегээ дахиад төрөл дэвшнэ. Би тэнгэр болох болцлыг болцол руу зүтгээд байгаа. Би дэше онгодын дээдлийн төвшин рүү явна. Одоо би чинь дээдийн дээд онгод. Гачинг домчин хүслээ дүүрэхгүй юм уу? Ташуура. Эрчэд ташуур зайран минь. Одоо чамайг зайран гэж дууднаа. Зэ арын тангарахтан гэсэн үгэ.
Ирээдүйн хойч явахад үлээ тангарах өргөсөн хүмүүнэ гэсэн үг. За. Ингээд үлгэрээ төгсгөе дөө. Нэгэн үлгэрийн төгсгөл нөгөө үлгэрийн эхлэл байдаг юм. Эрчэт ташуур цайран жанжин минь. Бидний жанжин шүү дээ. Та минь өөрийн түүхэ айл да. За өрсүүдтэй гэлаалаа. Манай түүхийг сонирцсонд. За дараагийн онгодууд нь өөрийн түүхээ ярих байлгүй дээ. Манай намтар товчхондоо юм байна. Өх толботнуудаа. Өрсүүд минь ээ. Хайртай өрсүүд минь ээ. Нөрсүүдтэй хайртай шүү. Та нар чадна. Та нарт итгэж байгаа учраас л өглээд суугаад байгаа юм. Энэ хатан ах нь. Хайртай шүү. За.